За сайн байцгаана уу? За та бүхэнд одоо next 48 hours буюу дараагийн одоо 48 цагийн цагт одоо таны амьдралд одоо чухал мэдэх ёстой асуудал одоо эсвэл одоо сонин сайхан үйл явдал юу болох вэ гэсэн ийм уншлага эхэлж байна. За миний барьж авсан энергиэр бол одоо дараагийн 48 цагийн цагт бол одоо ер нь яг муу мэдээ одоо муу юм ярих гэж байгаа бол одоо ингээд уучлаарай тийм ээ. Одоо энэ өөрт нь хамааралгүй бол алгасан үсттэй тий янз бүр уурлаад ах шаардлагагүй би барьж авсан энергиэл ярьж байгаа шүү. За энэ дээр асуудал байна тий ямар асуудал вэ гэхээр гэр бүлийн найз нөхдийн гэр бүл одоо эхнэр нөхрийн зөрчилдөө юм уу ээж автайгаа юм уу аль эсвэл найз нөхдөдөө юм уу. За ямар ч байсан ийм зөрчилдөө байна тийм ээ. За энэ зөрчилдөө одоо таныг нэлээд зовоохны тийм ээ одоо нэлээд л бас стрессцэн харагдаж байна тийм ээ. За мөн одоо энэ дээр бас би нэг юм хараад байгаа юм да. Одоо нэг юм аялал байна тийм ээ. За аялалд явж ирэхдээ одоо аялалд явж ирэхдээ одоо нууц амраг гэж ярьдаг ч манайхаас secret lover-тэй болсон юм уу, нууц амрагтай болсон юм эсвэл нууц амраг нь илэрсэн юм уу, илэрхий юм уу. За энэс болж одоо бас асуудал үүссэн харагдаж байна. Одоо хосууд бол одоо тустай болсон харагдаж байна тийм ээ. За нөгөө талаас нь харахаар эцэг эхтэйгээ маргалцсан харагдаж байна. За энэ маргаан одоо юунаас болсон юм бэ гэхээр зэрэг үр хүүхдээс болсон ээж автайгаа одоо үр хүүхдтэйгээ юм уу мөнгө төгрөгийн асуудлаас болж маргалдах тийм ээ. За мөн одоо энэ дээр одоо их олон асуудлууд харагдаж байна л да. За мөн одоо хүнд одоо мөнгө төгрөг зээлдүүлсэн байх магадлалтай. Тэгээ нөгөөдгөө буцааж авахгүй эсвэл одоо заллин тийм ээ их сайхан юм ярьж байгаа эсвэл одоо хайр сэтгэлтэй дүр эсгэж байгаад худлаа ярьсан ч юм уу тийм ээ. За нэг иймэрхүү асуудлууд харагдаж байна шүү. За энэс одоо энэ ямар ч байсан одоо миний дурдаагүйч бай ер нь нэг ийм асуудалтай байгаа улсууд тийм ээ. За ийм асуудал байгаа хүмүүс штэ ер нь бол энэ асуудлаас одоо ямар нэг олигтой юм гарахгүй нэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. За энд харж байгаагаар бол одоо энэ асуудлыг бол одоо let go л гэж хэлмээр байна тийм ээ. Энтэй одоо их зууралдаж их ухаж дүнхэж их хэрүүл маргаан хийгээд эндээс юу ч гарч ирэхгүй. Тийм учраас одоо дуусгах өөрөө walk away тийм ээ явах одоо хэрэлдээд байгаа хүнийг явуулах энэ асуудлыг одоо мартах орхих тийм ээ. Ингүүл одоо хурдан эдгэрч дараагийн асуудал ажил амьдрал жигдэрэхээр ингэж харагдаж байна шүү. За энэ дээр одоо зөвлөгөөн дээр бол хэрэг дихгүй зуралцаарах юм бол энэ дахин сөхөгдөж олон удаа одоо таныг одоо ийм байдалд хэцүү байдалд оруулах ийм магадлал өндөртэй харагдаж байна. За энэ дээр одоо цагаан устай юм уу, шар устай юм уу, одоо цагаан толгойтой ч юм уу нэг юм ихтэй хүнтэй холбоотой ийм асуудлууд байгаад байх юм да. За энэ асуудлаас гарах одоо за тэгээд одоо walk away гэсэн тийм ээ. За энэ бүх асуудлыг орхиод сайхан агаар салхинд гар энэ одоо weekend тийм ээ. Энэ одоо хасвтан сайдраар тийм ээ агаар салхинд гар найз нөхөдтэйгөө уулз одоо өөрийн чинь одоо баяр баясгал авчирдаг зүйл юу гэдэг юм ууланд алах тийм ээ. Ийм одоо йогд юу гэдэг ийм гоё юм хий тийм ингэх юм бол одоо танд шин санаа төрөх юм байна. Одоо асуудлаас ингэж ярих аргыг олох юм байна. Түүнээс биш ингэж өөрийгөө толгойтой хэдий ялгасаас улгаад суугаад ерөөсөө эндээс асуудлаас гарахгүй юм байна шүү. За мөн одоо за энд одоо эрэм хоёр бол одоо тустай болсон харагдаж байх юм. Тэгээ буцаад нийлсэн харагдаж байх юм тийм ээ. За энэ дээр бол одоо би түрүүний хэлсэн миний хэлснийг бас бодолцсон мэдтэй шийдвэр үргэлж таних би бол зүгээр
санааг хэлдэг тийм ээ. За энэ бол одоо нэг дуусгуур тэр чигтэн дуусгуул зүгээр юм байна тийм ээ. Энэ харваа ертөнцөөс өгж байгаа дохио сигнал энэ сургамжуудыг сайхан аваа тийм ээ. Яах гэж энэ зүйл ирж байгаа. Яагаад гэвэл танд ямар нэг юм хэлэх гэж, таныг ямар нэг юм сургах гэж ирж байгаа. Тийм учраас энэ яг энэ асуудал дээр бол миний харж байгаагаар дуусгуур болгоод одоо шинээр ихтүүлэх юм болвол одоо их өргөн боломж сайн сайхан зүйлс харагдаж байна шүү тийм ээ. За миний энэ харж байгаагаар одоо нэг өөр хүн 3 дахь хүн л одоо амьдралын дундор орсон юм л харагдаад байна да. За би ингээд хувийн уншилгаа хийсээр байгаа шүү тийм ээ. За тэгээд сонирхсон хүн байвал холбогдно эцтэй мэдээллүүдээр орсон байгаа. За ингээд та бүхэндээ дараагийн видео хүртэл баяр та.